Нар биднийг адилхан гэрэлтүүлдэг, ижилхэн ээдэг, байгалийн сайханд хүн болгон баярлах хэрэгтэй. Бид бүгдээрээ адилхан. Энэ нэвтрүүлгээрээ бидний дэргэд байгаа хүүхдүүдийн тухай өгүүлэх гэсэн юм. Тэр хүүхдүүдийн тухай хэн ч сонирхож ярьдаггүй. Тэд өөрсдийнхөө тухай ярьж чадахгүй. Яагаад гэвэл тэд аутизм гэсэн онцтой. Аутизмтай хүүхдүүдийн зарим хэсэг нь насан туршдаа үг холбож чадахгүй. Нөгөө хэсэг нь муухай ярина. Үлдсэн хэсэг нь хэдийгээр ярьж сурдаг боловч насан туршдаа нэг л тамхтай үлддэг. Тэр нь оюуны бэрхшээлтэй гэсэн хар тамга. Энэ хар тамгаар нийгэм хүүхдийг насан туршид нь хамгаалдаг. Түүний явдаг сургууль тусгай сургууль нэртэй. Аутизмтай хүүхдүүд сурах эрхээ эдэлж чаддаггүй. Аутизмтай хүүхдүүд ялгуурлуулахгүй байх эрхээ эдэлж чаддаггүй. Аутизмтай олон хүүхэд гэртээ нуугддаг. Тэд нийгмийн хандлагаас имэж гэртээ ганцаараа үлддэг. Энэ яасан хүүхэд вэ? Аавыгаа санаад битгэрч гисэн юм уу? Химэн. Нэгдүгээр ангид анх орсон өдөр багш чангаар асуулаа. Намайг гайхаж хараад байхад нь надад мэдээж сайхан санагдаагүй. Ангийнхан маань бол яах вэ? Намайг мэднэ. Цэцэрлэгт хамт байж дассан болохоор намайг сайн ярьж чадахгүй. Тэдний чаддаг маш олон зүйлийг хийж чадахгүйг минь мэддэг юм. Би ярьж чадахгүй учраас ангийнхаа багшийг анхааралтай харлаа. Өтгөн хөмсгөө зангидаж байгаад ширтгэхэр хүмүүс яасан ууртаа хардаг хүүхэд вэ гэдгийг би уурлаагүй л дээ. Хүн намайг ойлгож байна уу үгүй юу гэдгийг мэдэх гэж л хичээсэн. Манай ээж яах вэ? Багшд нөгөө л тайлбарладаг урт юмаа яриад л байсан. Охин маань аутизмтай юм аа. Бүгдийг ойлгодог. Одоохондоо ярьж чадахгүй. Гэтэл ээж хурдан тайлбарлаад Америкт бол 68 төрөлтөд нэг аутизм онцлогдож байгаа. Гэх мэтээр багшд тайлбарлаад сандраад байсан. Гэхдээ ээж нэг л зүйлийг ойлгодгүй юм. Тэрний ийм урт тайлбар хинт чухал юм бэ? Ээж намайг хөтлөөд олон эмнэлгээр дараа нь олон сургуулиар явсан. Хүмүүст тайлбарлаад л намайг сургуульд аваач гэж гуйж байхыг сонссон. Харин хүмүүс миний нүд рүү хараагүй. Ээж ч хараагүй. Багш маань ч миний нүдийг харах завгүй явдаг. Миний нүдний өмнөр бүх үйл явдал бужигнаад л өнгөрдөг юм. Хинч намайг сонсохгүй болохоор би тэсгүй болсон үедээ шууд чанга хашгирдаг. Ингээд л ээжэд загнуулдаг юм. Нэг бужигнаан донд би ангийнхаа шинэ охиныг маачаад авсан. Ээж учиргүй сандарч "Хүүе яаж байгаа юм бэ?" гэд дуу нүндэрсэн. Битгий зэмэл хэрэггүй ойлгуулах хэрэгтэй гэж хажуугаас нь нэг хүн ээжэд хэлж байна. Ингээд би нөгөө настай хүний нүд рүү анхааралтай харж эхэлсэн. Тэр бол манай сургуулийн бага анги хариуцсан эрхлэгч багш байсан юм байна лээ. Тэр настай хүн намайг ойлгохыг хүсэж байна гэдгийг би мэдэрч эхлэв. Ер нь миний мэдрэмж сайн л да. Яг л нохоо шиг. Дулаахан оргисон сайн хүн байдаг. Би заримдаа огт танихгүй хүнийг шууд хүзүүдэд авахад ээж гайхаад сандарч бөө юм болдгийг. За ойртохгүй гэсэн хүндээ бол хэдэн жил болсон ч би төхөж очихгүй те. Зүгээр л надад шууд мэдрэгддэг юм. Яагаад би аутизмтай болсноо мэдэхгүй. Би бусад жирийн хүмүүсийн мэдэрч чаддаггүй олон зүйлийг шууд мэдэрдэг. Тэр өдөр ангийнхаа шинэ охиныг маачсан миний буруу байсан гэж ээж намайг загнасан. Тэр шинэ охиныг авахар сургууль дээр ирсэн эмээд нь би яагаад дургүй болсныг надаас ээж асуугаагүй л дээ. Би ч гэсэн тэр явдлын талаар хүнд ч бүтнээр нь ярьж өгч чадахгүй шүү дээ. Тэр охины эмээ намайг юу гэж загнасныг хэн ч сонсоогүй юм шүү. Ангийнхаа охиныг маажлаа гэд намайг зэмлээгүй өнгөрсөн нөгөө настай багшийг дараа нь би их танимхаардаг боллоо. Намхан бор хүн байсан. Өглөө болгон таарлддаг. Надтай ойлголцох гэж оролдсон дараагийн хүнтэй удахгүй бас таарваа. Англи хэлний хичээл надад их амар байдаг. Өвгнүүд нь хэлэхэд хялбарч юм шиг. Baby TV үзэх дуртай болохоор багаасаа дасчихсан болов. Америк багш намайг бас хараад л байлаа. Би ч амьсгаагаа дарав.
Хэрэв энэ яасан хүүхэд вэ гэж гайхсан харц шидсэн бол би тэр хүнийг надад ойртмогцсон бас л маажиж магадгүй эсвэл дахиад хизээч түнд ойртохгүй байсан. Тэгсэн нөгөөх чинь цэнхэрнүүдээрээ инээгээд "Хей" гэд мэдлэгт нь шууд мэдэрсэн. Энэ манай талын хүн байна гэж. Мисс Эрн намайг яагаад шууд ойлгочихв? Хүмүүс бүгд завгүй байдгийг би мэднэ. Ээж ч завгүй. Ээж нэг удаа их уйллаа. Би цэцэрлэгт байсан юм. Цэцэрлэгийн сүлд модны наадам 12 дугаар сарын 28-ны өдөр шүү. Гой даашин за өмсөөрөө гэд багш зарлалаа. Би ямар ээжтэй хэлж чадах биш. Ээж өөрөө 29-нд ёлктой гэд бодчихсон. Манай баяр нэг өдрөөр наашилсан гэд би дотроо бодоод байхад ээж миний нүд рүү анхааралтай хараагүй л дээ. Ингээд 28-нд цэцэрлэгийн сүлд модны наадам болж хүүхдүүд гой даашин за өмсөд бүжиглсэн. Намайг хувцсан авчраагүй учир нэг сонгон шиг шар нөмрөг өмсгөөд тайзан дээр гаргалаа. Оройн ээж намайг авахаар ирээд гинэд уйлаад л байлаа. Охиндоо цасан охины гой хувцас бэлдсэн юмсан. Яагаад баяр нь нэг өдрөөр наашилсныг надад хэлсэнгүй вэ? Гэтэл багшд гомдоод асгарт уйлаад байлаа. Ээж надад 1 минутын зав гаргасан бол багш бас жоохон анзаарсан бол ийм уйлаа майлан болохгүй байсан юм шүү дээ. Би ер нь яачихсан хүүхдээ? Миний бодлоор бол энэ хүүхдүүдтэй олон жил ажилласан хүнийхээ хувьд ингээд үзэхэд энэ бол ганцаардлын эмгэг юм байна гэж үзэж байгаа юм. Энэ бол яг нь ганцаардах жожигрох юм эмгэг. Тэгтээ харьцааны талдаа бол илүү эмгэг байна. Тэгээд ягаад гэвэл тодорхой хэмжээний амьд харилцаа үүсгэхгүйээс тэнд тодорхой ийм хотчлын үндсэнд хүүхдүүдэд тодорхой амьд харилцаа үүсгэж болж байгаа. Нэг харилцааны нэг юм үүсгэж болж байгаа шүү дээ. Ер нь амьдрал нэг тийм нэг бэрхшээл юм уу зовлон тохиолдохдоо зэрэг л нөгөө зовлонгийн үр гэдэг шиг. Уу юунаас болоод ингэж ч үгээд л. Ерөөсө би ч өөрөө яг бас тийм яагаад юм болчихвол гээл ерөөсө. Гэтэл энэ маань ямар ч хариултгүй л асуулт байхгүй юу. Хизээч хинч хариулж чадахгүй. Хизээч зөв асуултыг хариултыг гаргаж ирэх ямар ч боломжгүй. Юунаас яагаад юм босныг хинч мэдэхгүй. Хинч хариулахгүй. Хинт ч тохиолдож байна. Хүний танин мэдгийн хэмжээнд дотроо нөгөө мэдэрч танин мэдгүй, ухаарч танин мэдгүй гэсэн юм хоёр үе шатаар явагддаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг мэдэрч танин мэдгийн хэмжээнд дээр энэ хүүхдийн ухаан саатчихад байгаа юм. Тэр ухаарч танин мэдгийн хэмжээ нь бол цаадахта хөндөгдөөгүй бүрэн бүтнээр хадгалагдаад байж гэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ үе шатыг нь зөв ахиулаад ороод ирэх юм бол зарим хүүхдүүд нь бүр гоц тийм ухаантай хүүхдүүд ч бий болдог. Нэг өсөнд IQ өндөртэй техникийн ч юм уу ямар нэг юмар бүр гоц тийм ухаантай байх ийм тохиолдлууд зөндөө байна. Зарим хэсэг хүүхдүүд нь болоод ирэхээр зэрэг тэр оюун ухааны чадварын тэр онгон байгаа газрыг нь бид хөндөж чадахгүй байгаа учраас яах нь нэг оюуны сааталтай юм шиг оюун өмсөлттэй юм шиг ингээ харагдаад байдаг тал байдаг. Хүмсгөө зангидсан охин сургууль дотор явж байвал тэр чинь би шүү дээ. Уурлаад хүмсийг зангидаагүй юм аа. Би бүгдийг анхааралтай хардаг. Тод өнгө, уудам том талбайд хязгааргүй дуртай. Салхисроо давхих хичнээн дуртай ээж сайн мэднэ. Давхих гинэ. Гүйх шүү. Амьтдад байдаг мэдрэхүй надад бий. Тэгсэн хэрнээ би чам шиг хамаг сэтгэлээ уудлаад ярьж чадахгүй. Англи хэлний Эрен багш бас сургууль дээр дандаа байж байдаг хичээлийн эрхлэгч настай эмэгтэй хоёр миний нүд рүү анхааралтай харахад нь итгэж болох хүмүүс байна гэдгийг би шууд мэдсэн. Хажуугийн цэцэрлэгийн ханан дээр эвлүүлдэг пазлны зураг яагаад наасан талаар би жоохон бодлоо. Пазл чинь аутизмтай хүүхдүүдийн олон улсын бэлэг тэмдэг юм шүү дээ. Тэр тод гоё пазлаар нь би сургуулиар шууд олдог. Тэгээд би бусад хүүхдүүд шиг шатаар биш заавал хажуугийнх нь ачаа зүүдэг замаар явж сургуультай орж ирээд байгааг харсан уу? Би өөрийнхөө л явж байгаа юм. Нэг цээжилсэн замаа хизээж мартахгүй. Би итгэсэн хүндээ үр дүнэнч явдаг.
энэ лав амьтдын л зам байх. Их ухаантай хүүхдүүд энэ сургууль сурдгийг би мэднэ. Харин би яагаад энэ дотор энэ олон ухаантай, чөлөөтэй ярьдаг, гүйж хараад чаддаг хүүхдүүдийн дунд явж байгаа юм бэ? Намайг энэ уудам талбай, энэ гоё тод орчны нэг хэсэг байхыг яагаад зөвшөөрч гисэн бол? Тод өнгийн пазл, Eerэн багшийн цэнхэрнүүд, салхи сөрж гүйх гээд амьдралд олон гоё зүйл байдгийг чамд ярьж өгөх юмсан. Би багаар ярьж сураад байгаа. Нэг л өдөр би дотроо удтал бодсон бүх зүйлээ та нартай хуваалцаж чаддаг болно байх. Хөгжлийн бэрхшээлтэй хідэн хүүхэдтэй тэд хаана амьдардаг, ямар сургуульд сурдаг вэ? Тэдний амьдрал ямар байгаа вэ гэдэг талаар Монгол улсад бодиттой статистик өнөөдөр байхгүй байгаа юм. Гэртээ ганцаараа нэвтрүүлгийн хүндэх гэсэн гол асуудал энд бий. Эрүүл мэндийн яамд ч, боловсролын яамд ч, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд ч бодиттой статистик одоогоор байхгүй байна. 85 оноос 89 он хүртэл улсын хэмжээнд нэг суурь судалгаа явуулсан. Бүх аймгийн, бүх сумдаар, бүх одоо баригад, тэр үед баригад гин одоо баг тийм үү? Бүгдээр нь явж одоо манай энэ согсоо шагч нар эмчнэрийн бүрэлдэхүүнтэй ийм судалгаа хийжсэн. Одоо нэг зах зээлийн нийгмийн өөрчлөлтөнд холбогдоод зогссон л доо яг тэр үед. Тэн дээр бааз суур том судалгаа авсан бол маш их том барих бичвэр амтал байгаа байлаа л да. Тэгээд харамсалтай тэгээд тэр ихэнх нэлээд олон аймаг өдөр явж гал зогссон л доо. Оюуны бэрхшээлтэй хэдэн хүүхэд байгаа. Тэд ямар онцтой талаар Монгол улсад ямар ч судалгаа байхгүй. Бүр 1999-с 2000 онд тусгай сургуулийн 1900 орчим хүүхэддэр би судалгаа авч үзсэн. Тэгэхэд тусгай сургуулийн хүүхдүүдийн 60% нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй гэдэг ангилалд хамрагдана гэсэн дүгнэлт гарч байсан. Үлдсэн 40% тал нь оюуны хөгжил хэвийнээс бүр дээгүр үзүүлэлттэй. 1% нь онцгой гоц авьяастай, IQ дээгүр хүүхдүүд байсан. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хүүхдүүд буруу онцлогдож байна гэсэн үг. Баримт бол байхгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ 12 оноос ерөнхийдөө би мэддэг болж эхэлсэн. За тэр үед чинь одоо тэгэл аачгүй бээчгүй л хэлсэн шүү дээ. Нэг онлоор л аваад байгаа болохоос. За одоо 13 14 онд л нэлээд өвчтөй онцлогдож эхэлж байна да. Одоо миний югаар бол бараг 30-аад хүүхэд бол онцлогдчиход байж байна. Цэвэр аутизм шүү дээ. За ёстой энэ тал дээр бол Монголд бол ерөөсөө үндсэндээ үнэхээр байхгүй. Уг нь бол энэ нэгд энд маань эмгэг эмчин эрүүл мэндийн салбар энэ статистик гаргах ёстой байх. Эрүүл мэндийн салбар яамн дээр угаасаа байхгүй. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн үзлэгт ороод одоо байж магадгүй гэж онцлогдсон хүүхдийнхээ тоог бол гаргаад өгөх байх. Гэтэл үзүүлсэн тийм зөвхөн тэнд үзлэгт орсон хүүхдүүдийн хувьд гарах гэдэг. Гэтэл манай дээр ерөөсөө тийшээ очиагүй манай дээр ирсэн одоо 100 гаруй хүүхдүүд манад бүртгүүлсэн байгаа. 100 гаруй хүүхд бүртгүүлсэн. Үндсэндээ 2-оос 8 орчим насныхын дийлэнх нь. За 8-аас 13 настай цөөхөн хэдэн хүүхэд байна. Гэхдээ энэ 100 гаруй хүүхдүүдээс аутизмтай ерөөсөө энэ яг классик аутизм байх магадлалтай нэг 50% л байна да. 50 орчим хүүхэд л байна. Гэтэл өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөр дамжуулгүй одоо хувийн сэтгцэн эмч нарт үзүүлээд юм уу те тэгээд ирсэн зөндөө олон хүүхдүүд байна. Зарим бол ерөөсөө эмчид ерөөсөө хандаагүй хүүхдүүд ч ирж байна. Улсын хэмжээнд бол одоо зөвхөн статистик дээр бол сургуулиудын багш нарын тодорхойлж өгснөөр л хөгжим бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо байна. 11 гаруй гэдэг энэ тоо байж. Тэгэхээр энэ 11 мянгаас яг хэдэн хүнд хэлбэрийн, хөнгөн хэлбэрийн ямар байна гэдэг өнөөдөр яг тэр статистик өнөөдрийн ямар нэгэн статистик мэдээлэл авдаг нарийн шалгуур дотор болон үзүүлэлт дотор ороогүй явж байгаа гэсэн. Тийм учраас бид нэр 2013 онд бол яг энэ босрлын багц хуулийг батлуулахад хамгийн гол зүйлүүд дээр онцлогоо үнэлгээг эхлээд хийя. Энэ дээрээс суйрлаад дараагийн төлөвлөлтүүдийг гаргаж ирэх нь боломж байна гэдэг үднэрээсээ энэ комисс гэж байгуулагдах ёстой гэдгээрээ дундын комисс байгуулагдсан юм л дээ. Тэгэхээр одоо 11 гаруй хүүхэд гэдэг аваад үзэхээр нийт одоо тусгай сургуулиудад нийт хүүхдүүдийн одоо 2000 гаруй хүүхдүүд суралцж байна гэдэг маань одоо нийт хүүхдүүдийн тодорхой хэмжээний 20 орчим % байна. Тэгээ бусд нь бол ердөө сургуулиуд бас явж байна. Дээр нь ерөөсөө ортоос босрлын үйлчилгээ авч чадахгүй байгаа хэсэг бол бүр хүнд хэсгүүд бол байж байна. Ант хүүхдүүд төрийн бас байгууллага 2013 онд анх байгуулагдсан. Тэгээ уг байгууллагыг одоо байгуулсан хүмүүс гэвэл одоо манай гэр бүлийн санаачлагаар л байгуулагдсан бол
л да. Яагаад байгуулсан бэ гэхээр 2012 онд одоо миний баг хүү аутизмтай гэж онцлогдсон юм байна. Тэгээд энэ уншиг бид нар ер нь хүүгийнхээ байдлыг хараад анзаараад нэг хэвийн биш байдлыг хараад ер нь үзүүлээ, эмчид үзүүлээгээд тэгээд Монголд анх сонсголын эмчид хандсан хамгийн түрүүнд. Тэгээд тухайн эмч маань өөрөө дунгийн суулгац буюу одоо сонсголын аппараттай суулгах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн. Одоо манай дээр хагалгын дор. Тэгээд тэр үед болохоор би зөвхөн сонсголын эмчид очиж сонсголын шалгуулын ямар нэгэн байдлаар зөвхөн одоо юу гэдгийг янз бүрийн одоо давтамжтай авиг одоо янз бүрээр сонсдог байж магадгүй л гэж утсноос шүүгээ би ерөөсөө сонсголгүй юм байна гэж бодог байхгүй. Тэгээ би хүүгээ сонсголтой гэдгийг маш сайн мэдж байгаа шүү дээ. Тийм учраас надад за ерөөсөө энэ бол ерөөсөө биш юм байна гэж бодогдвол тэгэл хүүхдээ хятад руу аваад явсан л та. Тэгэхээр зэрэг нэгэнд бид нар одоо ингэж бүр тусгайлан ингэ бэлтгэгдээгүй учраас нарийн юм оншилгоо хэмжээний юм дээр бид нар алдчихж байгаа л байхгүй юу. Хэрэг бэлтгэдэд гараад ирсэн бол бид нар 11 онд ч ихсэн оншилж шүү дээ. Тэг яагаад тэгэхээр би нэг 10 байн 11 онд нэг аадрын нэг төсөл хэрэгжлээ. За тэгэхээр тэр нөгөө нэг оюуны хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх гэдэг нэг том юм зохион байгуулагдсан. Тэгтэл одоо би аутизм гэдгийг анх чагнаж байгаа байхгүй юу. Тэгэл онцлогийг ингээ явж гэхээр материал нь байдаггүй. Өөрөө би үзээгүй ээж. Хэвээ эцэн нүүрэндээ л явах та одоо тэгэл надыг л томилж байгаа юм чинь. Тэгэл ингээ явхад бол шаал өөр шүү дээ. Одоо л би л онцлох хэмжээнд очиж байна. За ийм унштай болчлоо. Одоо тэгээд цаашаа яах вэ гэхээр за танай оронд аутизмтай хүүхдийг одоо нөгөө цааш үнэлгээ хийдэг. Тэгээд одоо хүүхдтэй ч ажилдаг. Одоо мэрэгжлийн байгууллагууд байгаа. Тийшэл хандсан дээр гэж хэлээд. Тэгээд буцаад л одоо өөрөө Монголдоо ирээд тэгэл хайж эхэлсэн дээ. Тэгээд тэр үед чинь болохоор 2012 он гэдэг маань аутизмын тухай ерөөсөө мэдээлэл ерөөсөө байгаагүй монгол хэл дээр. Тэгээд ер нь за одоо тэгвэл энд бид нар одоо хандаад одоо очих газар байхгүй юм байна. Одоо гадаад орнуудад одоо ямар шүү байдгийг тэр талаар л одоо ер нь бас мэдээлэл авъя гэсэн зорилгоор гадны байгууллагууд руу хандаад тэгээд захиа бичиж эхэлсэн л дээ. Одоо ингээ манай хүүхд ийм аутизм юм бэлгтэй гэж уншлагдсан. Одоо тэгээ Монголд одоогоор бид нарт одоо бас ингээд бас болгон байдаггүй. Одоо яах вэ гэсэн байдлаар нэлээд олон газар руу захиа бичээд л хүлээгээл заримаас нь хариу ирэхгүй. Ганц нэг газараас хариу ирэхээр ямар хариу ирсэн гэхээр одоо танад бол албан ёсны одоо төрийн болон эсвэл төрийн бус байгууллага байх ёстой. Тийшээ ханд. Тэр газруудаараа дамжуулаад манайтай хандаа. Бид нар ингээд зөвхөн эцэг ихтэй бол ингээд шууд харилцаа холбоо тогтоогоод ингээд ажилтгүй гэсэн маягаар нэг тийм хариу ирээд. Тэгэл ерөөсөө эндээс эхлээд төрийн бус байгууллага ямар ч байсан. Одоо гадныхантай холбоо тогтоохын тулд хамгийн түрүүн тэр л одоо хамгийн зөв гарч болох нь гэж бодоод тэгээ 13 оны 5 сард төрийн бус байгууллага байгуулад яг манайтай адилхан үйл ажиллагаа явуулдаг аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бас нэг төрийн бус байгууллага байгаа. Монголын аутизмын холбоо. Уг аутизмын холбоо маань 2014 оны 1-р сард байгуулагдсан. Энэ манайхаас ялгаатай нэг юм нь юу вэ гэхээр эцэг эхчүүдийн холбоо. Даауны чиглэлээр, аутизмын чиглэлээр олон төрийн бус байгууллага байгуулагдсан. Эдгээр төрийн бус байгууллагууд нь эцэг эхчүүдэд туслах, мэдээлэл солилцох, мөн хүүхдэд зориулсан бяцхан ч гэсэн орчин бий болгох гэсэн зорилгоор байгуулагдсан. Бяцхан орчин гэхдээ дахиад л нөгөө тусгаарлагдсан орчин. Энэ тусгаарлагдсан орчноос нь оюуны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гаргахад эцэг эхт хүч мөхсөж байгааг та бүхэн харж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах хандлагад нийгэм бүр дасчихсан. Тэр дундаа эцэг эхчүүд өөрсдөө ч энэ хандлагад дасчихсан байна. Гадаадын улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг олон янзын хувилбараар сургаж байна. Сургалтад хамрагдахдаа тухайн хүүхдийн гэрийн ойролцоо ямар сургууль байна, ямар хөтөлбөрт нь хамрагдах вэ гэд хуулиараа маш нарийн зохицуулагдаад явдаг. Хүнд онцтой хүүхдүүд нь тусгай сургуульдаа явна. Арай хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй нь ердийн дунд сургуулийн зарим хичээлд, мөн зарим хичээлээ нөхөн сэргээх тусгай төвд очиж хийнэ. Харин хөнгөн хэлбэрийн онцтой хүүхдүүд ердийн дунд сургуульд туслах багштай явдаг. Ямар шаардлага байна? Тэрэнд нь тохирсон сургалт явуулна гэсэн үг. Энэ шаардлагыг нь онцлогоо үнэлгээний комисс тогтсон арга зүгээрээ тодорхойлж өгдөг. Жишээ нь Америкт шилжилтийн хөтөлбөрүүдтэй цэцэрлэгээс сургуульд ороход сургуулиас ажлын байранд шилжихэд зориулагдсан ITP, IEP,
IFP гээд хөтөлбөрүүдийг заагаад өгчихсөн байдаг. Энэ бүхнийг тусгай хэрэгцээт боловсролын тухай хууль буюу IDEA Individuals Disability with Education Act-д зааж өгсөн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх оюуны гээл ярьдаг те. Тэгэхээр нийгэмшүүлэх гэдэг маань уг нь өөрөө нийгэм дотроо байлгахыг л уг нь хэлж байгаа л тийм л утгатай биз дээ. Нийгэм дотроо хүүхдээ өөрийг байлгах тэр нийгмийн харилцаанд тэгш оролцуулах хэрэгтэй. Гэтэл манайх бол яг тусгай сургуулийн төвшин социализмын үеэс л тусгай сургууль гээл тодорхой хэмжээнд бэрхшээлтэй хүүхдүүдэд дандаа тусна аваач тусгаарлаж ирсэн байна л да. Тэгэхээр нэгдүгээрт яг одоо хууль ийм болж өөрчлөгдөөд хүүхдүүдэд энгийн сургууль сурах боломжоор хангагдаад ингээд хүүхдүүдэд энгийн сургуульд аваачиж өгöd хажууд нь одоо яг нөгөө тусгай яг нэгсэндээ туслах багш гэж явдаг. Солонгост бас яг тийм юм билээ. Тухайн ингээд одоо яадгийн 2 3 одоо аутизмтай хүүхэд байх юм бол одоо яг тэр тухайн хичээл дээр нь тэр туслах багш очоод нөгөө зэрэгцээд одоо ингээд аутизмтай хүүхдийг сургахаар аргал нь өөр шүү дээ. Яг тэрэнд нь тохируулаад одоо тусламж үзүүлдэг. Одоо тийм л одоо үйлчлэг гэх юм да. Тийм үйлчлэгээ бол байгаа юм. Тэрөөсөө нийгэм шиг тусмаа тэр хүүхдүүдийн дунд орж нөгөө эрүүл хүүхдүүд ч гэсэн эрүүлж гэх юм. Нөгөө хүүхдүүд одоо нэг ангид нэг 2 хүүхэд ч юм нэг хүүхэд байлаа гэхэд буцаад нөгөө хүүхдүүдтэй ч гэсэн ирээдүйн амьдралд насрах хэрэгтэй байхгүй. Яг тэр хүмүүсийг хүн гэж харж хүнийхээ хувьд төлөвшөхөд харилцсан биендээ зөвхөн нэг одоо шинэ тэр бэрхшээлтэй хүүхдийн одоо ямар нэгэн дутуу тал нь хөгдөө тий хурдан өсөлт хөгжилт нь явагдах нөхөн сэргээд тэр эргэж сэргэж босхоос илүүтэйгээр нөгөө хүүхдүүд нь ч их сасар хэрэгтэй. Яагаад ялангуяа бага наснда тийм хүүхдүүдийг халамжлаад анхаараа сурчна гэдэг бол тэр хүүхд насан туршдаа зөв зам үйлдэл болж өгч байгаа байхгүй. Тийм учраас бид нэр аль аль талаас нь эхлээд бол бид нэр эцэг эхчүүд ер нь бол нийгмийн сэтгэл зүй тэгээ бодлого осруулагчид яг энэ чиглэлд ингээ ажиллах олон талын юм асар олон юм хийгдэх хэрэгтэй юм л да. Тэгэхдээ эхний алхам бол энэ босрлын багц зүйлд орсон өөрчлөлт өөрөө бол эхний шатны алхам. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд нэг заалт байдаг. Тэр юу гэхээр энгийн одоо хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2 хүртэлх хүүхдийг энгийн цэцэрлэгийг нэг ангид одоо байлгана гэсэн. Тэрийгээ бас ярьдгийн. Одоо ингээд энгийн цэцэрлэгүүд одоо авдаг штэ авна. Тийм учраас гэл ярина. Гэтэл үнэн хэрэгтээ миний нөгөө нэг хуулийн заагаад өгсөн байх нь асуудлыг шийдэхгүй гэдгийн гол учир юу вэ гэхтэйгээ зэрэг энгийн цэцэрлэг авдаг байгаад нөгөө багш хүүхдтэйг ажиллаж чадахгүй. Ахиа тэр хүүхдүүдтэй ажиллалаа гэд ямар нэгэн нэмэлт цалин байхгүй. Дээрэс нь олон нийтийн хандлага асар хэцүү. Тэр нь юу вэ гэхтэйгээ зэрэг энгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс шахалт ирдэг, дарамт ирдэг. Яг тэр маань юу вэ гэхээр яагаад ийм хүүхдийн цэцэрлэгт явуулж байгаа? Би танаа цэцэрлэгт тэгвэл хүүхдээ өгөхгүй. Тэ? Одоо хувийн цэцэрлэг гэдэг чинь улсын цэцэрлэг болохоор хэцүү. 40-50 хүүхэдтэй одоо нэг анги те анги чинь тийм баа шүү дээ. Сургуулийн одоо баг боловсролын хүрээнд ч гэсэн ялгаагүй шүү дээ. Улсын сургуулиуд чинь 1-р анги, 2-р анги, 3-р анги ямар олон хүүхэд байдаг. Тэр дунд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суулгаад тэр багш одоо тэр хүүхдэд анхаарал тавих ямар ч боломж байхгүй. Тэгээд одоо оюуны хүндөвтөр бэрхшээлтэй хүүхэд гараад ирлээ гэхэд одоо хэвийн хүүхдүүдтэй ажиллах ийм бололцоо нөгөө багш нарт дутагтаад ирдэг байхгүй юу. Тэр чи яг л гардан хооллох, гардан имийг нь өмсүүлэх, гардан ийм юмнуудыг нь үйлдэлүүдийг нь хийж эхэлдэг болохоор нөгөө багшийн асуудал. Одоо тэр 20 хэдэн хүүхдээ хайчаал ганцхан тэрнтэй ажиллаад байна гэж чадахгүй шүү дээ. Тэгээд ийм бол бэрхшээл үүсдэг. Тэгэл нөгөө эцэг эхчүүд нь хаанаа авах вэ? Хаанаа яах вэ гэлээд нөгөө саажилттай хүүхдүүдийн тусгай нэг 10 дугаар цэцэрлэг байж шүү дээ. Өнөөдөр хаагдцсан нэг эдэн цэцэрлэгүүдэд хуваагдцсан ингээл байж л байна. Тэр энэ бол бас эргээл нөгөө нийгэмтэйгээ л холбогддог. Энэ маань ямар цаахан хууль байгаад өнөөдөр нөгөө тогтолцоо тэр чинь арай өөр юмнаас нь эхлүүлэхгүй бол ямар цаахан хууль энэ хүүхдүүдийг тэгнэ, ерөөсөө ингэнэ гэсэн юм байгаад бас л тэ хэрэгжихгүй л юм биш үү дээ гэсэн тийм бодол надад байна. Хэрвээ авч сурахгүй байгаа цэцэрлэг байвал яах юм, ямар хариуцлага тооцох юм гээл ярих баг. Гэтэл үнэн хэрэгтээ бас энэ маань бид нарын зүгээс л тэгж гарах болохоос нөгөө талаас багшд ажиллахад хүндрэлтэй байна. Яагаад хүндрэлтэй байна вэ гэхтэйгээ зэрэг тэр багш маань өөрөөсөө тэр багш нарт чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй хэрхэн яагаад ажиллах вэ гэсэн арга зүй угаасаа сураагүй мэдв. Тэгээ энийг ингээд ойлгоод мэдрэх гэдэг нэг хүүхдүүд гэдэг чинь тийм хүүхдүүдийг л сэтгэлтэй хүүхдүүдийг авааж авал 2 хүнийг л улсын зардлаар нөгөөх эдийн засгч бэлддэг мөнгнөөс асаал дэлхийн өндөр хүчтэй улс орнуудад л тэгвэл огч бэлдээд гэсэн үг байхгүй юу? Тэгэх юм бол хүн сурна.
Тэрнээс юу гэж одоо энэ тусгай сургуульд ажиллах гээ? Гадаадд өөрөө очсон. Өөрийнхөө зардлаар сураад сосч байгаа. Зүгээр инженеэр бодсон ч хүн удлал болно тоо. Нөгөө нийгмийн сэтгэл зүйг арай өөр чиглэлд оруулахад мэдээж ойлгомжтой өнөөдөр нэг хууль гарснараа тэр чигээрээ өөрчлөгдөхгүй те. Зүгээр нэг одоо нэг сургалт юм уу ямар нэг юм явснараа өөрчлөгдөхгүй л дээ. Гэхдээ энийг өөрчлөхийг хичээх тэрийг эхлүүлэх хэрэгтэй байна. Тэр нь юу гэхтэй зэрэг тэр нийгмээс тэр олон нийтэд тэр хөгжлийн бэрхшээлтэй тэр хүмүүст хүүхдүүдэд хандж байгаа хандлагыг эерэг зөв болгохын тулд өнөөдөр харин юу байж болох юм? Зөвхөн одоо юу биш штэ. Үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийн сэтгэл зүй их сонирм. Ямар байдаг вэ гэхтэй зэрэг дийлийнх нь нуудаг, ичдэг. Ер нь бол хүүхдээ харуулад одоо энэ тал дээр ингээд яриад ингээд явна гэдэг маань нэлээд их зориг штэ. Тийм ээ? Түүнээс биш ер нь бол сонсч байсан. Ер нь нуудаг. Тэрийгэ үзүүлэхийг хүсдэггүй, бүр үзүүлэх битгий хэл тэр тухай бүр ерөөсө огт ямар ч тийм байхгүй мэтэр өнөөдрийг хүртэл айгүй олон жил ингээд явцсан хүмүүс тэр бол эмгэнэл байхгүй. Тэгэхээр нөгөө талаас тэр хүмүүсийн сэтгэл зүйч гэсэн нэг юм хэлээд байна те. Яг нэг талаас энэ бол уг нь бол бэрхшээлтэй хүүхдтэй байх гэдэг маань уг нь бол яг эмзэг асуудал мэдээж хүн болгон тэрийг тийм амар хүлээж авахгүй шүү дээ. Хэцүү. Анх бол одоо тэр хэвийн байна гэдэг тэр мэдээг сонсох тийм амар биш. Нөгөө талаас тэрнийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш удаан хугацаанд тулдаг. Одоо энийг одоо эвлэрэх биш л дээ хүлээн зөвшөөрөхтэй. Хүлээн зөвшөөрч тэрний дараагийн гарцыг хайж олж одоо энэтэйгээ зогцож амьдрах одоо тэр шийдэлд хүртлээ бол хүн болгон өөр өөр юм цаг хугацаа замыг туулдаг. Энийгээ туулаад явж байгаа хүмүүс ч гэл энэ дотор байгаа. Тэрний эцэст хүлээн зөвшөөрсний эцэст харин одоо би яах вэ гэдэг тэр яг тэр одоо юу гэдгийг тэр замын ихэн дээрээ зогсож байгаа хүмүүсийг л одоо зөв тал руу л одоо татаж аваачих гэдэг маань л их чухал болчиход байна. Тэгэхээр минийхэр би юу гэж боддог вэ гэхтэйг зэрэг аль хэдийн эхэлсэн байх хэрэгтэй ажил энэ маань. Яаж эхлэх ёстой юм? Тэгэхээр өнөөдөр эцэг эхчүүд яагаад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй тэр цэцэрлэгт явж хахад эцэг эхчүүд өнөөдөр хүүхдтэй тий тэнийг мангар гэж шоолж хүүхдтэй зааж өгдөг байхгүй тэрийг. Тэр хандлагыг эцэг эхчүүд хүүхдтэй бий болгоод төлөвшүүлээд байна. Өөрсдөө тий битгий найзал, битгий одоо үерх, битгий ойрт одоо жишээлбэл юу гэдгийг одоо халдварт өвчтөй хүүхдтэй хамт байгаа мэтэр гээд хүүхдийн хандлагыг ерөөсө гэр бүлийн хүрээнд нь тэгж төлөвшүүлээд байгаа. Тэгэхээр өнөөдөр би юу гэж хэлэх гээд байна гэхээр хөгжлийн бэрхшээлийн тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон хүмүүс нийгмийн нэг эс тэд нар нийгмийн харилцаанд тэгш оролцох тухай энэ мэдээллийг тэр хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь болгох хэрэгтэй. Эцэг их тэгж чадахгүй бол өнөөдөр сургалтандаа энэ юм бий болох хэрэгтэй байхгүй. Бид хоёрын амьдрал бол тэмцэл юм. Хүүхдээ эрүүл гэдгийг итгэхийг хүссэн тэмцэл. Гэрэл ихтэй, дуулж бүжгэлдэг, бассейнд сэлдэг, эрүүл хоол ундтай, найрсаг багш, өөр эмсэг үйлчлэгч, үүдний харуултай, сайхан номын сантай, ухаантай тоглоомуудтай, өнгө гэрэлтэй орчинд хүүхдээ үлдээх гэсэн тэмүүлэл тэмцэл юм. Охин маань өөрийгөө хамгаалж чадахгүй, юу болсон тухай ярьж чадахгүй. Одоохондоо ганц хоёр үг холбож сураад байгаа нь өөрийнх нь хувьд том дэвшил. Нэг орой ангийнх нь багш над руу залглаа. Охин чинь ангийнхаа хүүхдийн хацрыг урсан байна. Ээж аав нь бөөн гомдол гэж хэлж байна. Та эцэг эх рүү залгаад уучлаад гуйчхаач гэж үлээ. Бухимдсан үедээ охин маань ширүүн авир гаргах нь цөөн тохиолдол байдаг юм. Тэрнээс сэргийлэхийн тулд туслах багш үргэлж хамт явдаг юм. Туслах багш нь тийм зүйл өнөөдөр болоогүй, охин чинь хэнийг ч маажаагүй гэж надад хэллээ. Харин нөгөө хацраа оруулсан гэх охины ээж аав нь над руу хашгирч загинсаар ярьлаа. Маргааш өглөө нь би сургууль дээр очиод нөгөө охин хацраа өөр зүйлд урчихсан. Тэрнийг аав ээжээсээ нуух гэж миний охиныг урсан гэж хэлсэн гэдгийг мэдсэн юм. Энэ бүх маргааны талаар нарийн ширийн зүйлийг миний муу охин өөрөө огт ойлгоогүй өнгөрсөн юм. Ярьж чадахгүй охин маань өөрийгөө хамгаалах чадваргүй. Намайг хашгирч загинсан тэр ээж надаас ч миний охиноос ч уучлалт гуйсангүй. Охиныг тань хийгээгүй хэрэгт бүтгэгдчлээ шүү гэж ангийн багш нь ч бид хоёроос уучлалт гуйсангүй. Ер нь бид хоёроос хэн ч уучлалт гуйдгүй. Харин би, багш, аав, ээж нар, ангийнх нь хүүхдүүд, сургуулийн ажилтнуудын өмнө
хүүхдийнхээ талаар үргэлж тайлбарласаар юунд ч юм буруутай мэд сандарч түгшиж явсаар бүр дасчихж тэ. Гудамжинд охиныг минь анхааралтай ажиглах сониуч харцнаас нь ч би айж явдаг. Бушуухан охиноо хөтлөөд хүмүүсээс хурдан холдох үе надад зөндөө олон тохиолддог. Тэр нэг явдлаас хойш дахин би яагаад ч юм ангийн багштай нь ярих, харилцах хүсэлгүй болчихсон юм. Олон цол гуншинтай мундаг туршлагатай багш гэж тэрнийг танилцуулахыг анх уншсан юм. Гэхдээ тэр багшд ч нөгөө хашгирч загнадаг ээжэд ч нэг л зүйл зүрх сэтгэл дутуу байгааг мэдрээд өнгөрсөн. Энэ явдал 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон юм. Энэ нэвтрүүлгийг бэлтгэх явцад олон хүнтэй уулзсан. Нэвтрүүлэгт дуу дүрсээ оруулаагүй боловч байр сууриа хуваалцсан, санал бодлоо элен далангуй ярьсан олон хүн байгаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийн асуудлаар, тэр дундаа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийн асуудлаар байр сууриа хэлэхдээ хамгийн их татгалцсан, цааргалсан газар бол боловсролын яам юм. Гэтэл тэгш хамруулах боловсролын тухай сэдв нь шийдэх хариуцах газар зөвхөн боловсролын яам байгааг та бүхэн сайн мэдчих байгаа. Боловсролын яам өнөөдөр хүүхд бүрийн онцлог тохирсон сургалт явуулна. Хүүхэд төвтэй бодлоготой боллоо гэж байнга ярьж байгааг та бүхэн мэддэг. Харин энэ яриа амьдрал дээрээ хоосон яриа тунхаг төдий байгааг энэ нэвтрүүлгийнхээ явцад олж харсан юм. Хүүхэд төвтэй боловсролын бодлоготой боллоо. Хүүхэд бүрийн онцлог тохирсон сургалт явуулна гэж өнөөдөр боловсролын сайд ган төмөр байнга ярьдаг. Гэхдээ энэ яриа амьдрал дээр тунхаг төдий байгааг та бүхэн харж байна. Боловсролын яам өнөөдөр шилдэг сурагч, олимпиадын аварга, онц сурлагтан, робот зохион бүтээдэг хүүхдүүдийн тухай, мөн Японд сурах инженеруудын тухай зөвхөн ярьдаг газар болсон байна. Тэгэхээр хөшөөрөг гэдэг бол мэдээж тодорхой хэмжээний өнөөдрийн хувьсах зардлаас илүүгээр одоо тий бидний хувьд бол хувьсах зардал 3 дахин нэмнэ гэдэг бол тодорхой хэмжээгээр бидний байгаа төр өөрөө боломжоор л энэ зүйлийг гаргаж ирж байгаа байхгүй. Тэрийн байж болж байгаа хамгийн дээд боломж нь. Тэгээ боловсролын салбарт одоо Монгол улсын төсвийн 17-аас 18% байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.9% нь боловсролын салбарт явж байна. Мэдээж эдийн засгийн хангалттай байгаад хөгжөөд ингэ явах юм бол тэр хүмүүс сонирхуйцаар одоо механизмыг ус бүрдүүлж болох л та. Би асуудалтай хэсэг болж байгаа хэсгийг юм гэж дарга юм гэж ойлгоо зөв. Би бол тэр угаа уншлагын үнэлгээний тэр комисс чи өөрөө үндсэн чиг үүрэг тэр төсөв бусад юм байх л ёстой л байна. А манай яамны хувьд бол гарцаагүй өөр газар байгаа. Гарцаагүй өөр учраас би бол өөрийнхөө төвшөнд бол боловсролын салбарт байгаа хүүхдүүдийн уншлагын үнэлгээг тодорхой болгоод тэднийхээ багшийг бэлдээ. Тэрнтэй тохирсон ялангуяа одоо тэр жакетыг ягж байгаа төслийн нэг хэсэг бол хөгжлийн бэлтгэл хүүхдүүд тохирсон тусгаалсан. Одоо 9 дугаар анги төгсгөө зарим нь хайчиж чинь 12 дугаар анги төгсгөө хайчиж чинь 6 дугаар ангиас эхлээд тэр хүүхдийн одоо сэлбэр хийх хүүхдүүд бол сэлбэрээр нь яаж бэрхшүүлэх вэ? А илүү их тэр гарын мэдрэмжтэй хүүхдүүд байвал альсвал ямар нэгэн хөгжмийн авьяастай ч гэдэг юм уу тусгаалаа тэр хүүхдийг ерхий боловсрол төгсгөлт нь мэргэжийн чиг баримжааг нь олгоод дараагийн шат руу очиход тусалж өгье гэдэг. Энэ гол зүйлүүдэд хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ мэтлэнгээр асар болон зүгээр хүүхдүүдийг ингэж бөөцөлж ийсэн нэг рүү гаргаа хийчихдээ. Бөөцөлөгдөөд одоо тэ ингээд зөвхөн нэг тусгай сургууль тусгай хэсэг гэдэг байлгаж ясаа л орхичдаг. Тэгээ тэр хүмүүс насан туршдаа хин нэгэн ахтай хамаатан садна аав ээж нь арай өөр байвал өөр байдаг. Тэгэл болохгүй л ингээд орхигдчихдаг ш. Тийм учраас энэ мэтлэнгээр яг хийгдэж байгаа ажлуудын талаар яриаггүй л би ажиллаа л ярина. А өөр чинь хувьд бүх юм байхгүй нэг ягаад тэгэхээр би энэ болгон дээр болж энэ асуудлыг нэг жоохон явуулахын тулд ингээд тэгээ энэ та яамаа хариуцчихж болно те. Энд чинь бас нэг юм салбар дундын асуудал гэж би ихний асуултаа тавьсны учраас биш үү? Нийлж сууж байгаа ямар нэгэн хийх ёстой байгаа учраас би асуугаад байна л та. Ер нь ингээд энэ асуудлыг ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь яаж эрт аль болох боломжийн хэмжээнд хөгжүүлэх, өөрсдийнх нь яг тэр боломжит одоо тэр хүрч чадах тэр хэмжээнд нь хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхийн тулд маш олон өнцгөөс харж иж энэ системэл нэг шин шатнд гаргах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр тэнд бол мэдээж сайн хэлж байгаа тэр онцлогоо үнэлгээ, эрүүл мэндийн салбар, тэгээ боловсролын салбар. Тэр үнэлгээ хөгжүүлэхэд илүү боловсрол тал руу байхгүй. Манайх зөвхөн халамжийн талаас эсвэл эрүүл мэндийн талаас гараад байдаг. Гэтэл энэ боловсролын салбар. Дээрээс мэдээж хүний нөөц 20-30 жил ингээд тасалдчихлаа гэж яриад байгаа шүү дээ. Ганц хоёр хүн шинээр бид бэлтгэж байгаа тэр боловсролын салбар. Дээрээс нь тэр хөдөлмөр эрхлэлтч байдаг юм. Мэдээж халамжийнхаа тодорхой зүйл залтуудыг оруулна. Тэгэл их мэтэр маш олон чиглэлүүд нийлж ижил урагшлах юм байна. Одоо тэгтээ яг их хурал дээр нэг хууль яригдж байгаа л да. Энтэй холбоотой. Юу гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хууль гэд хүний эрх гэдэг шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хуулийн төсөл боловсрогдоод
нийгмийн халамжийн яам дээр хүн амын хөгжлийн яам дээр тэгээд тэр маань яг өргөн баригдах гад бэлтэж байгаа юм байлээ. Тэр энд бол бид маш их ажил хөдлөх ёстой гэж бодож байгаа. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүс, эцэг эхчүүд, тэгээд мэрэгжлийн хүмүүс тэгээд энэ хуулийг зөв гарах ёстой. Зөв гэдэг нь би зөвхөн нэг үнцгээс саяны яг ярьж байсан үнцгээс л ярил л да. Боловсрал авах эрх. Тийм ээ. Би бол бас л яг эцэг эхчүүдийн жишээн дээр харж хахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ээж аав нар яаж энэ хүүхдийг одоо боловсрал олох вэ? Цэцэрлэг засвалтай ялангуяа сургуульд ингээд хүүхдээ өгье гэхлээр тэнд нэгэнд ялангуяа хөдөө орнот тусгай сургууль байхгүй. Улаанбаатар хотод яг тусгай сургуульд явуулж болно. Заавал тусгай сургуульд явуулахгүй энгийн сургуульд явуулах боломжтой байтал нөгөө энгийн сургуульд нь тийм тусгай хэрэгцээд боловсролын чиглэлээр хүүхд авах боломж нь бараг байдгүй, чадах нь байдгүй учраас за хүүхдээ сургуульд өгье гэхлээр нөгөө тэр эцэг эхчүүдийн проблем эцэг эхчүүдийн зовлон толгойн өвчин болчиход байгаа байхгүй. Энэ хүүхдээ өөр яах вэ гэж те. Гэтэл энэ боловсрал олох эрх өгөх үүрэг гэдэг тэр хууль концепцийн хүрээнд бас урагшилсан дэвшилттэй орнууд маань боловсрал олгох үүрэг нь улсын үүрэг байдаг шүү дээ. Хүүхдүүдэд ер нь боловсрал олгоод тэгээд тэр нь бол хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн ч хүүхд адилхан юм байна л да. Тэгэхээр энэ бол би жишээлбэл нэгдүгээр сургуулийн дэргэд амьдардаг байлаа гэж бодоход энгийн хүүхдтэй бол нэгдүгээр сургууль л үгүй шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй ч нэгдүгээр сургууль руу авч очиж сургуульд нь оруулах эрхтэй гэж үздэг юм байна л да. Жишээлбэл Японы хуулийн дээр боловсрал олох эрх гэдэг. Тэгээд дээрэс нь энэ тэгэхэд бас 3 жилийн өмнө Right to Education гэдэг хууль гарсан байлаа л да. Санаа нь бол миний хүүхд ямар ч онцлогтой байсан те би нэгэн л тэнд амьдарч байгаа бол тэр сургуульдаа өгнө гэж. Тэгэхээр тэр сургуулийн толгойн өвчин болчихж байгаа байхгүй юу? Эсвэл тэр дүүргийн тэр хотын боловсролын салбарын асуудал болчиход байгаа юм тийм ээ. Тэгтээ мэдээж эцэг эхчүүд хамтран оролцдог яг тэгээд сургууль болгон заавал хүлээж авах боломжгүй бол тэр хоёрын 2-3 сургуулийн дунд нь энгийн сургууль бас нэг тусгай боловсрол олгодог нэг тийм ангитай. Тэгтээ энгийн сургууль энгийн хүүхдүүдтэй боломжтой бүх хичээлүүд нь явна. Одоо юу гэдэг биеийн тамир, зураг, энгийн нөгөө нийгмийн үйл ажиллагаа арга хэмжээнд хамт оролцоод тодорхой яг жоохон хоцроод байгаа ангиуд дээр нь тусгай сугалж аваад одоо ангиуд байдаг ч юм уу те ингээд нэг интеграц гэж бид нар олон жил ярьж байгаа ч гэсэн тэг шамруулах гэж олон жил ярьж байгаа ч гэсэн тэрийг бас ялангуяа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр бас тэр болгон чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө одоо яригадаад байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх гэдэг дотор би зөвхөн тэр хүүхдийн боловсрол өнцгөөс нь харахад бол маш чухал нөгөө концепцийн заалтуудыг оруулах юм бол бас энэ системийн шин шатанд гарч чадах юм билээ. Бид бол хууль батлахад амархан хэрэгжүүлэх зөндөө ажлууд гарна л да. Гэхдээ яг энэ чиглэлээр бид нарт хэлэлцүүлэг өрнүүлээд тэгээд энэ хууль орж ирэхээс өмнө зарим зүйл заалтууд шаардлагатай бол нэмээд орж ирсний дараа ч гэсэн энэ дээр нэлээд сайн чамбай заалтууд оруулах юмсан гэж бол бодож байгаа. Аутизмын талаар ямар ч ойлголтгүй байсан 2012 онтой харьцуулахад өнгөрсөн 2 жил цөөнгүй ажлууд шинээр хийгджээ. Юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ онцлогооны орчин үеийн шинэ хандлагын талаар ярьж эхэлсэн. Согг зүйч эмч нарын өмнө нь хийдэг байсан онцлогоо үнэлгээний хуучин хандлагаас огт өөр шинэ ойлголт юм. Харин энэ шинэ ойлголтын талаар яамны дарга мэрэгчлэнүүд өөрсдөө хэр зөв хандлага ойлголттой байгаа юм болоо. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын төв комиссийн дарга Бурмаатай уулзснаа үзэгч танд одоо хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хүүхдийн эрхийн конвенц нэгдсэн улсын байгууллагаас гарсан одоо заалтууд байна. За хоёрдугаарт манай улс Аз номхон долоон бүс орны нутгуудын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг одоо бодит болгох энэ Johnny стратеги гэж одоо том стратегийн заалтыг хэрэгжүүлэх юм оронд орсон байгаа. Тэгээ энэ олон асуудлын зохицол шийдэхэд бол ерөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх асуудлыг бол төрийн зүгээс олон чиг шугамар хэрэгжүүлж байна. Энийн нэг гол жишээ бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг одоо тусад нь бодитоор зохицоор авч хэрэгжүүлэх талаар бас олон юм асуудлууд тавигдсан. Энийн нэг жишээ бол хүн амын хөгжлийн хамгааллын яам, эрүүл мэнд спортын яам, боловсрол шинжилгээ ухааны яамны хамтарсан сайдуудын туршаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо асуудлыг шийдэх. За тэрний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх цогц үйлчлэгээний зохицлыг одоо яаж зохицуулах вэ гэдэг талаар авч хүрэхээр комисс байгуулагдсан. За энэ комисс маань төв комисс, за орон нутгуудад салбар комиссаар нэгжийн хүрээнд ажиллах юм байна.
Гэхдээ ажиллах одоо гол шалтгаан бол 2014 оноос тушаал гарсан. За энэс хойш бол төв конс маань бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. 2013 оны 2 сарын 7-нд бол босрлын багц хуулинд хөгжөлт орсон. Хууль бодлого эрхцэн орчин бүрдэнэ гэдэг бол том алхам. Нөгөө талаасаа 95 онд одоо ботолж исэн босрлын бодлого дээр бол бүр одоо үгээр хэлхийн аргагүй хүнд хэцүү үгээр энэ одоо тэгшамрын сургахны чиглэлээр бол байгаа юм л. Тэгэхээр яг одоо эхний алхам бол бид нар бас амжилт гэж харж болно. Төрийн бодлого дээр яг хүүхэд бүр иргэн бүр гэдгээрээ тодорхойлогд. Хөгжлийнх нь онцлогт нийцсэн байдлаар хүүхдүүдийн хөгжих төр боломжийг бүрдүүлээ. Тэр үргийг төр хүлээнэ гэж. Хоёрдугаар босрлын багц хуулийн дээр энэ заалтууд орж өгсөөрөө дамжуулаад эхний шатны алхмууд бол хийгдсэн. Энэ дунд салбар дундын зохицуул дээр нь ялангуяа 90-ад оноос хойш яг энэ чиглэлийн тусгай хэрэгцээт боловсрол энэ тэгшамрын сургалтын чиглэлээр багшаа бэлдсэн ерөөсөө түүхэл алга. Тийм учраас бид нар хамгийн ихний ээлжний авсан арга хэмжээ бол нөхөр өнөөдөр ядаж тусгай сургуульд багшлах багшийн бэлдээ. Цаашлаад бүх багш нар багшийн мэрэгжлийг эзэмшээд бакалаврын мань, мастрын мань зэрэг аваад төгсчл байгаа. Тэр хүн болгон багш болгон одоо тусгай хэрэгцээс шаардж байгаа хөгжлийн бэрхшээлтэй байна уу те бүх хүүхдтэй харьцах юм чадвартай болгоё. Тийм учраас бүх одоо математикийн багш байсан ч тэр төгсөж байгаа тодорхой кредитэд нь тусгай арга зүй шаардах хүүхдүүдтэй уншлууд харьцаж чаддаг энэ чадрыг олохын тулд энэ чиглэлийн кредит орж өгнө гэдэг энэ чиглэлээр бол явж байна. Тэгэхээр энэ чиглэлүүд бол тодорхой хэмжээгээр 2012 оноос бол энэ засвар соёлын ухааны яам бол бүх боломжийг бол нээхийн төлөө ингэж ажиллаж байгаа. Мэдээж нэг өдөр эхнээс нь тусал бид нар шийдэх боломж алга байна. Монгол улсын боловсролын их сургууль харьяа 5 сургуультай. Тэдний нэг нь боловсролын судлалын сургууль. Энэ сургуульд тусгай хэрэгцээт боловсрол олгох 1 жилийн анги нээсэн. Эхнийх нь 2014 онд мөн энэ жил төгсөлтөө хийсэн. Одоогоор туршилтын ажлууд явагдаж байна гэж ойлгож болно л доо. Хөтөлбөрөө бид сайжруулах шаардлагатай. Багшийн бакалавртай хүмүүсийг сургах шаардлага тавьдаг. Өнгөрсөн жил 47 оюутан төгссөний 40 тусгай сургуулийн багш нар байсан. Мөн манай сургуулиас 2 хүн энэ чиглэлээр Японд магистрт сурч байна. Тэдэндээ ихээхэн найдлага тавьж байна. Сүүлийн үеэр эрдэнчмэг дарга тийм ярьсан л та. Одоо бид нар гадагшаа засгийн газрын тэтгэлгээр одоо цогцолч багш бэлдэх гээд одоо нэлээд олон оронтой одоо бидний хилцээр хийгээд одоо ингэж хүмүүсээ явуулах гэж байгаа. Хамгийн гол нь хэлний бэрхшээл байна. Ягаад гэвэл очиод одоо ингэж хэлний бэрхшээлтэй байдаг учраас одоо шалгаж авахд л одоо хэлний бэрхшээлтэй учраас одоо болохгүй байгаа юм шиг байгаа. За тэр бол бас нэг асуудал. Нөгөө талаас энэ бол тодорхой цаг хугацаа. Тийм ээ. Одоо бакалаврын төвшөнд хүүхдээ бэлтгээд ирья гэхэд бид нар дор хажил 4 жил 5 жил нөгөө хүний хүлээгээд л суух хэрэг гарах гэдэг байна. Тийм. Тэгэхээр одоо миний хувьд бол юу гэж бодож байна вэ гэхдээ зэрэг яг хөө манай хуулиудад тодорхой хэмжээгээр тусгагдсан цөөхөн хідэн заалтны хүрээнд бол энэ асуудлыг шийдэх асар хүндрэлтэй. Тэгэхээр энд хамгийн түрүү өөртөө одоо хамгийн түрүү миний өмнө одоо тохиолдсон одоо нэг зүйл дээр л ярихад одоо энэ цэцэрлэгийг бид байгуулад одоо энэ маань хүүхдүүдээ одоо аутизмтай хүүхдүүдээ аваад тэгээ бид нар өөрсдийнхөө нөөц болцоогоор гаднаас өөрсдийнхөө зардлаар гэсэн үг шүү дээ. Гадаадаас бид нар яг мэрэгсэн багш авчираад хүүхдүүдтэйгээ ажилуулад хажуугаар нь бид нар багш нараа тэр хүний дагаж сургаад тэгээд эцэг эхчүүдэд зөвлөгөө өгүүлээд ингэж ажиллаж байна л та. Нэгэнт төр шууд цэцэрлэгийг байгуулад, сургуулийн байгуулад, дотор нь одоо багшийн сургаад өгөх тийм боломж өнөөхөндөө байхгүй тохиолдолд бол ийм одоо ажил хийх одоо хүсэлтэй боломжтой энэ иргэний нийгмүүдийг дэмжихээс арга байхгүй. Энэ бол хамгийн одоо анхны бөгөөд хамгийн үр дүнтэй л одоо гарц байх болов уу гэж одоо би бодож байна. Гунигта 7 хоног эхлэж байна. Ирэх 7 хоногт охин маань сургуультай явдгаараа явна. Харин дараа жил энэ сургууль охиныг маань сурахыг зөвшөөрөхгүй байж магад. Одоогор шийдвэр нь гараагүй байна. Сургуулийн захиргааны шийдвэр гарахаар надад хэлнэ гэсэн болохоор би амьсгаа даран хүлээж өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хэрвээ сургууль нь үргэлжлүүлэн сурахыг зөвшөөрөхгүй бол би охиноо дахин шинэ сургууль, шинэ орчинд өгч зовохгүй байх. Шинэ орчинд орно гэдэг аутизмтай хүүхдийн хувьд ямар хэцүү вэ гэдгийг зөвхөн аав ээж нар нь мэддэг. Ээжээс нь илүү багш энэ дэлхий дээр байхгүй гэдгийг одоо би ойлгосон. Олон ч хасрагч, олон ч багш дамжсан. Энэ бүхний эцэст гагцгүй би өөрөө түүнийхээ хамгийн сайн багш, асрагч,
жинхэнэ найз ер нь энэ дэлхийд ганцаардсан. Түүнийхээ хувьд бүх зүйл нь болж амьдрах ёстойгоо хатуу ойлгосон юм. Охин минь хэдийгээр 9 настай боловч энэ богинохон хугацаанд бид хоёр энэ хорвоогийн бүх хатууг давжээ гэж бодогддог. Охиныхоо хичээлийн номыг багшд нь уг нь буцааж хураалгах ёстой. Гэхдээ тэдгээр номуудыг би дахин хайрлан хараад буцааж өгч чадахгүй сон. 1-р ангийн математикийн ном, монгол хэлний ном, 2-р ангийн математик, монгол хэл, англи хэлний номнууд. Эдгээр номонд зааж сургасан эрдэмт суралцахын тулд миний охин бүх насаа зарцуулж ч магадгүй. Харин үе тэнгийнх нь бол аль хэдийн хөгжим, урагшилж, өөр сонирхол, хүсэл тэмүүлэл дунд алсран холджээ. Харин бид хоёр энэ хідэн номоо эргүүлсэн. Одоо байгаагаасаа сар жилээр аажмаар урагшлаж, чадвар нь сайжирсаар байх болно. Охины минь магадгүй насан туршдаа үзэж судлах, аажмаар доторхыг нь ойлгож авах эдгээр номыг би хайрлан зүрх хөвдөн харж сууна. Дуу хөгжмийнхэн номыг буцааж өгөөрэй гэж ангийн багш шаардсаар байгаа. Дуу хөгжмийн хичээлдээ хязгааргүй дуртай охиноо хараад би нөгөө муу нэмгэн номыг нь буцааж өгч зөрхөлөхгүй сууна. Охиныхоо хөх оттой хөөрхөн цүнхийн аль хэдийн илэгдэж хуучирчихсан үзэгний савыг би хайрлан харж сууна. Дахиж бид хоёр сургуульд суралцахгүй ч байж магад. Өглөө эртлэн босч яаран сандран сургуультай явсан хэдэн жилээ насан туршдаа дурсаж ч магадгүй. Охиноо гэрт нь ганцаарнг нь үлдээхгүй юмсан. 5-р сарын сүүлийн 7 хоногт энэ тэмдэглэлээ бичлээ. Ялангуяа түрүү өөрөө чи хэлж байгаа тэр ердийн сургуулиудад хүүхдийг сурах тэр боломжийг олохын тулд бид нэр хусгас зардлыг 3 дахин нэмнэ гэсэн. За энэ зүйл бол юуны дараа хийгдэх ёстой ажил вэ гэхээр үндэсний хэмжээнд хөгжим бэрхшээлийн хүүхдүүд онцлогоо үнэлгээг маш тодорхой гаргаж ирэх ёстой. Хүнд хэлбэрийн хэд байгаа, хавсарсан хэд байна, энгийн хэд байна, одоо айл аймгийн айл сум дээр ямар хүүхд байна гэдгээ Монголоос өөрөө тэрийг маш тодорхой болгох ёстой. Энийхэн дагуу онцлогоо үнэлгээ маш тодорхой явагдсан дараа төсөвдөр тэр төсөв нь маш тодорхой сууж өгнө. Энийг уялдаад бүх зохицуулт нь явагдах ёстой. Тэгэхээр нийгмийн амгалан яам дээр өнөөдөр төвлөрөө сэргийн засгийн үндсийн төв дээр энэ хүүхдүүдийг онцлох үндсийн комисс байгуулагдсан нь өөрөө хэр зөв сонголт вэ гэдэг дээр бас сэргийж харах ёстой зүйл байж байгаа. Гэхдээ одоо бол бид нэр яг энэ төв комисс өөрөө яг тэр онцлогоо үнэлгээ хийгдэхэд ямар зүйл дээр түшиглэх вэ? Ихэвчлэн хүмүүс эрүүл мэндийг гэж хараад байгаа юм тийм. Гэтэл тэр хүүхдийг оншилж үнэлж байгаа нь ийм байна гэж тогтоохтой зорилго юм биш. Ийм байгаа учраас энэ хүүхдэд ямар боловсролыг яаж илүү үр ашигтайгаар үр дүнтэйгээр олгох вэ гэдгийг босрлын байгууллага өөрөө уншилж үнэлж тэндээ тохирсон арга зүй төлөвлөлтүүд өгнө явагдах хэрэгтэй ийм л зүйл байж байгаа. Цогц хөтөлбөрийг одоо хүрээнд ажиллаж байна. Тэгээд цогц хөтөлбөр гэдэг маань одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэхээс ахуулаад илэрсэн хүүхдэд яаж үнэлэх вэ? За үнэлнэ гэдэг маань одоо хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг одоо хүүхдийг яаж эрт одоо оролцоонд нь оруулах вэ гэдэг талаар одоо үнэлгээ өгөх юм асуудал. За тэгээд үнэлснээ дараа хүүхдэд тохирсон яг тэр хүүхдэд ямар хэрэгцээ шаардлагатай үйлчлэгээ хэрэгтэй байна вэ гэдгийг одоо өгөхийн тулд хүүхдэд тохирсон хөтөлбөр боловсруулах. За тэр хөтөлбөрийн дагуу тэр хүүхдэд шаардлагатай үйлчлэгэнд нь оруулах. За энэ үйлчлэгэнд оруулснаар энэ үйлчлэгийг хэрэгжүүлэхэд одоо үйлчлэгээний газрууд байх хэрэгтэй, мэрэгчлэлтэн байх хэрэгтэй. За тэгээд цаашлаад нийтийн цогц үйл ажиллагаа маань төгс явж байгаа гэдгийг хяналтыг тавих. За ийм зорилготой төв комисс маань одоо ажиллаа хийж байна. Бурмаа дарахтаа болохоор би юунд 4 сарын 2-нд анх уулзаж энэ тухай мэдчихэж байгаа юм. Тэгэхээр нэг талаар энэ мэдээлэл маань бас нэг тодорхой хүрээгүй юм шиг байна. Яг одоо нөө зорж байгаа зорилго нь бол уг нь бид байх хэрэгтэй байхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд те хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах гэж байгуулагдсан энэ бол иргэний нийгмүүд чинь уг нь бол тэр хүмүүсийн зорилго байх хэрэгтэй. Гэтэл энэ талаар мэдээлэл биднэрт ерөөсөй байгаагүй. Тэгээд ерөнхийдөө хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар бол боловсруулагдсан цогц асуудал манаас бас дутагдaltaй. Тийм учраас бидний одоо судлах гэж байгаа одоо үндсэн их үүсвэр их сурвалж маань бол одоо олон улсад хэрэглэгдэж байгаа. Туршлагаагаар олон жилийн баталгаар батлагдсан одоо үнэлгээний эрхлэгдэхүүн. За тэгээд дээр нь хөгжлийн бага насны хүүхдүүд үзүүлж байгаа хөгжлийг дэмжих үйлчлэгээний ерөнхий зарчим.
За тэнд үзүүлж байгаа гол төрлүүд ямар мэрэгчлэлтэн үзүүлэх гэдэг асуудлыг судалж байна. Тэгээ энэ судалгаан дээрээс үндэслээд одоо манай орны хүүхдийн хөгжлийн одоо стандарт одоо төвшөнд одоо нормтыг тааруулан тохируулж боловсралтай ажлуудаа маш чухал тавигдаж байна. Тэгэхээр би бол сүүлийн 2 жил бүх донор байгууллагад хандсан. ЖК олон улсын байгууллага ямар ч байсан энэ ялангуяа энэ үндсийг комиссийг дээрний онцлогын өмлөгээ хийхэд одоо онцлогын өмлөгээ хийх хүмүүсийг чадахжуулах дээр нь багаж хэрэгслээр хангах гэдэг дээр бол бид нар одоогоор 3 сая долларын төсөл авахаар одоо энэ 10 сараас ажлыг эхлэх гэж байна. Эхний амжилт бол энэ байна. Энэ бодлого боловсруулад одоо хөтөлбөрөө боловсруулсныхаа дараа бид нар яах вэ гэхээр тэрийг хэрэгжүүлэх боловсруулсныг чадваржуулах хэрэгтэй байна. Тэгэхээр манад хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд одоо бид нар жишээлбэл одоо хөгжлөгийн бэрхшээлтэй хүүхдэд бол сэргийн засал тусламж үйлчилгээтэй за тэрийг бариа засал байдаг юм уу сэргийх үйлчилгээ явуулаад байдаг гэсэн бол одоогийн олон улсын чиг хандлага бол хүүхдийн чадварыг хөдөлгөөнтэй холбоотой оюуны болон танин мэдхүйн за гэр орондоо өөртөө хайрцаж чадах чадвар за тэр олон тийм үйлчилгээнүүд нь зэрэг хүүхдэд явагддаг онцлогтой учраас тэр хөгжлүүдийг зэрэг одоо хөгжүүлэх тийм чадвар бүхий ийм үйлчилгээний баг шаардлагатай байдаг юм байна. Тэгэхээр энэ үйлчилгээг үзүүлэхэд гол одоо нарийн мэргэжлийн усуд бол одоо энэ комиссийн хүрээнд байгуулагдсан. Энэ комиссийн хүрээнд маань хамгийн гол нь хүүхд хэмжээ явах хэрэгтэй. За тэгээд сэтгэл мэдрэлийн эмч нар байх хэрэгтэй. Дээр нь тусгай боловсролын багш нар байх хэрэгтэй. Сэтгэл зүйч байх хэрэгтэй. Нийгмийн ажилтан байх хэрэгтэй. Ийм олон цогц үйлчилгээг бид нар хүүхдэд үзүүлж иж үнэхээр тэр хүүхдийн одоо бие даах чадвар бүхий хөгжлийг хөгжүүлэхэд тусламж үзүүлж чадах юм аа. Хүүхдийн сэтгцийн эрүүл мэндэд бол үнэхээр хоцрогдсон. Одоо хүүхдийн сэтгцийн эмч гэдгээр одоо зөвхөн одоо манад гихтэл одоо би бол албан ёсоор мэрэгшээгүй. Зөв тэгтээ дангаахыг яг хүүхдийн чиглэлээр төгссөн. За энд их олон ажиллаж байгаа хүүхдийн онцлог илүү мэддэг гэдэг утгаараа л би өөрөө байж шít. Тэрнээс надад одоо хүнд үзүүлэх нь яг хүүхдийн сэтгцийн эмч шүү гэсэн тийм диплом сертификат бол надад бол байхгүй. За тэгэхээр 21 аймагт одоо нэг ч эмч байхгүй. Одоо 2 дугаар шатлалт энэ 6 дүүрэгт сэтгцийн эмч, хүүхдийн сэтгцийн эмч ерөөсөө байхгүй. Тэгэхээр яах нь 3 дугаар шатлалт одоо би үндсэндээ байж надыг дагаад нэг одоо 2хан залуу эмч. Нэг нь 5 сар дагалдаж байна. Одоо нөгөөх нь 2-3 сар байж байна. Тэгэхээр зэрэг яах нь боловсон хүчний нөөц байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг хүүхдийн эмч дутагдaltaй байгаа нь бол үнэн. Тэгтээ хүүхдийн сэтгцийн эмч гэдэг бол тэрнээсээ илүү бас нарийн байдаг учраас ерөөсөө одоо биднэрт одоо яах нь боловсон хүчний дутагдал одоо бүр дээд зэрэгтэй энийг ойлгодгүй манай. Эмшүүсийн багш нар ч нэг сайн одоо яг ойлгохгүй жилгээ тайшээ одоо хүүхдийн сэтгцийн эмч гэдгээрээ бэлдсэн ч юм алга байна. За манай 3 дугаар шатлалтааж бэлдсэн юм алга байна. Ингээл хаягдсан л байгаа байхгүй юу? Таны харж байгаа энэ сургуульд ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заах багш нарыг бэлтгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах багш нарыг бас бэлтгэдэг гэсэн үг юм. Тусгай хэрэгцээт боловсролын багш нар гэж тэднийг нэрлэдэг. Энэ сургуулийн үүдэн тэрэгцэртэй хүн орох зам тавьсан байгааг та харж байна. Харин цаашаа ороод өндөр босгоод байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал яг өнөөдөр яг ийм нүд хуурсан байдлаар хандаж байгаа юм. Тусгай хэрэгцээт боловсрол гэсэн ойлголт боловсролын тогтолцоонд өнөөдөр өгүүлэгдэж байна. Өнөөдөр монголчууд онц сурлагтан байх, тэргүүний сурагч байх, олимпиадын аварга байх өрсөлдөөнд орсон. Харин хүн байх гэсэн хамгийн чухал ойлголт боловсролын тогтолцоонд хамгийн ихээр өгүүлэгдэж байгаа юм. Боловсролын их сургууль дээр одоо яг багшилж байгаа. Тэгсээр нь өөрсдөө тусгай хэрэгцээтэй мэрэгшээгүй тийм багш үндсэн мэрэгжлийн багш. Тэгээ тийм нэг одоо өнгөрсөн жил 47 хүн, энэ жил нэг 60 гаруй хүн гээд 100-аад хүнийг яг мэрэгжлийг нь тусгай хэрэгцээ рүү мэрэгшүүлэх ажлыг бол нэг жилийн сургалтаар 2 жил хийлээ л дээ. Одоо та жишээ нь хүүхдээ эндээ өөрчлөлтөд сургуулж байгаа юм. Жишээлх юм бол та бусад хүмүүс шиг хувийн сургуулийн зөв хүүхдээ ингээд одоо ийм агаар авах уу? Нэг зүйлийг хэлэхэд манай төрийн бас байгууллагыг манай гэр бүл одоо яг 100% санхүүжилтийн дааж явдаг. Тэгэхээр одоо бидний хувьд бол хүүхэд маань 7 нас хүрсэн, сургуулийн насанд хүрсэн. Одоо сургуулийн боловсрол хэрэгтэй. Гэтэл өнөөдөр авч ирсэнтэй хүүхдэд сургууль юу заах ёстой юм? Тэ? Одоо нөгөө арга зүйн байхгүй. Юу заах ёстой, юу хүргэх ёстой. Нөгөө талаас хүүхэд маань хэлд ороогүй.
Үндсэндээ аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн 30 орчим хувь нь хэлд ордоггүй. Ерөөсөө насан туршдаа одоо хэлэхгүй гэх юм уу. Тийм байдаг. Гэтэл гадны орнуудад аутизмтай хүүхдүүдийн сургууль байгаад тэнд хамрагдаад хүүхд маань суралцаад явдаг байхгүй. Тэгэхээр тэрийг би ямар ч байсан нэг нүдэрээ харъя гэж бодоод Японд очиж нэг сургуулийн үйл ажиллагаатай танилцах нэг тийм ойрын төлөвлөгөө бол байна. Тусгай сургууль. Тэн дээр очиж харж хаад хэрвээ боломж байвал бид нар өөрсдийнхөө одоо энэ яг санхүүгийн боломжинд тулгуурлаад зөвхөн сургууль бол биш. Яг нэг юм цэцэрлэгшгээ сургалтын төвдөө түшгэлсэн яг сургуулийн одоо боловсрал хэрэг том юм болно л доо. Аутизмтай хүүхдийг тодорхой хэмжээгээр бас нэг сургах нэг тийм л нэг сургалтын төвдөл зорж байна да яг үнэндээ бол. Тэгээ орчин тэрийг яг гэхээр сургууль гэхэд тэр чих том болно шүү дээ. Бидний хувьд бол бас хараахан бас тэгж бас чадахгүй байх л та. Тэгэхээр нэгэнт бид нар энд одоо цэцэрлэг дээр тулгуурлаад сургалт явуулаад бас тодорхой хэмжээгээр хүүхдүүдэд бас аутизмтай хүүхдүүдэд тэр засал сургалтанд хамруулж байгаа юм чинь энэ дээрээ суурлаад л бид нар сургуулийн насны хүүхдүүдэд те юу хийж болох вэ? Тэрийг л баг сагаар туршаад тэгээд ер нь ойрын төлөвлөгөөнд бол байгаа. Үндсэндээ бол хүдэл зориулаад хийгээд байгаа ажил маань юм байна. Тэгэхээр хүүгээл одоо ямар ч байсан нэг тодорхой хэмжээгээр бас нэг сургуулийн түвшний тийм сургалтанд л хамруулах одоо тийм л зорилготой. Машинаас буумагцаа охин маань гүн отсон. Салхи сөрөн ирсэн замаараа хамагч чадлаараа гуйлээ. Би гайхаад хараад л байсан. Ямар нэг чухал зүйлээ үлдээсэн мэт. Яг тэндээс хязгааргүй эерэг мэдрэмж тэрнийг дуудах шиг юунд бяцхан охин маань ухаангүй тэмүүлэн гүйчихвэ. Энэ газар байх нэ гэсэн хачирхалтай бодол толгойд минь зурсхийв. Гартаа үргэлж атгаж анх удаа үзэж байгаа мэт анхааралтай ширтэн суудаг. Үй үнэрлэж нэг тийм бидэнд ойлгомжгүй хэдий ч өөрт нь туйлаас дотн мэдрэмж авдаг хоёр тоглоомоо машины шорон зам дээр эвтэйхэн тавьчихад ирсэн зүг рүүгээ охин маань давхаад явчихлаа. Яг л нохош. Охиноо би хараад л байлаа. Салхи сөрөөд ив хавгүй гүйсээр үсэн хийсч борооны том туслуудыг үл анзааран инээгээд гүйсээр байсан. Аадрын бараан уйлаасан. Том тусал тор хин унаж эхлэхийг охин маань тоосончгүй. Тэгснэ гинэд зогсоод намайг эргэж харав. Заавал буцаж гүйдгийг нь би мэднэ л дээ. Одоо зогсооч хэмээн миний дотроо бодож буй яг таах мэт гинэд гүйсэн шиг зог тосчихлаа. Эргээд ээж рүүгээ гүйлээ. Машины улаан зам дээр орхисон тоглоомоо таг мартсан байна. Нэг л зүйл тэрнийг татажтэй. Юунд ингэтлээ тэмүүлээвэ хэмээн би дотроо бодсоор байсан юм. Тэр зүгт лавл муу биш, сайн дулаан илч эрчим байна да гэж итгэсэн. Цуслангийн газар авсан юм. Жижигхэн тогтой байшин бариад охинтойгоо агаарт байнга байна да гэж дотроо бодож явдаг. Газраа эргэчээд буцаж явж байсан юм. Жирийн биднээс ялгаатай гүн мэдрэмж охины минь бяцхан тархинд нуугддгийг би гадралдаг. Хэл яриагаар өөрийгөө удтал илэрхийлээгүй хэдий ч миний охин итгэсэн, хайрлсан хүмүүстэй нохоо мэд үнэнч битгэртлээ хүлээж харуулдгийг нь мэдсэн. Ив хавгүй мэд харагдах хатлаа жирийн хүнд үл илрэх торгон мэдрэмж уян зүрх шимшрэм үнэнч зан тэрэнд бий. Хэрв яг ийм систем манад ингээд хууль нь гараад энэ ингээд төлөвшөө тогтоод ирвэл их сайн хэрэгэлтэй. Тэр бол үнэхээр одоо тэгээсэй гэж одоо туйлын магадгүй хүсэл мөрөөдөл байх. Гэтэл энэ дээр яагаад би магадгүй маш олон яг надтай адилхан маш олон эцэг хин дээр юун санаа зовдөг вэ гэхээр ерөөсөө манай Монголд одоо манай улсын олон нийтийн буюу нийгмийн хандлага нь өөр. Нийгмийн хандлагыг төлөвшүүлэх үзэгт энэ бол аюу хэцүү. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бидний нэг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй саргаад өнөөдөр хүрчихлээ ш. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн хэсэг бүлэг хүмүүс зориулсан гой сайхан хууль гаргаад тэр чинь нөгөө л хөрсөн дээрээ буухгүй тэр нь хэрэгжихгүй гэдэг маань хинээс хамааралтай болж байгаа. Ерөөс нь нийгэм тэр цогцсон юм байхгүй. Хэрвээ та хүүхдээ гэртэнд ганцаарнгийн үлдээсэн бол би таныг хүүхдээ бусдаас битгий нөө. Гараа дээр хамтдаа наранд гэрэлт гарыг гэж хэлэх гэсэн юм. Хэрвээ таны хүүхэд аутизмтай бол хэрвээ хүүхэд тань
Дауны синдромтой бол хэрвээ таны хүүхэд саажилттай бол хүнд ховор бусад өвчнөр шаналж байгаа бол та сэтгэлээр битгий уна. Хорвоо танд 2 дахин хүнд ачаа өөрүүлсэн та бол энэ цагийн Игэл Баатар. Баатарлаг байх хувьцаа яг бяцхан хүүхэд танд өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх хүүхдийнхээ гараас хичнээн бат чанга хөтөлж чадна. Тэр хэрээр нийгэм таны хүүхдийг хүлээн зөвшөөрөх болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд заавал тусгай сургуульд суралцах ёстой гэсэн ойлголт хуучирч хоцрогдсон юм шүү. Та хүүхдээ бусдаас битгий тусгаарлаарай. Энэ сайхан нарны гэрэл байгаль дэлхий хүн болгонд адилхан тэгш заягдсан юм шүү.